Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжний имжлэгтээ тавтай морилно. За өнөөдөр маш олон зүйлийг амжуулсан, багтаасан өдөр байлаа. Тэгээд та эдмийн нэг өдөр ч гэсэн жоохон үзүүштэй юмтай байх нэ. За өнөөдөр сумын төв орсон. Яагаад гэвэл дүүнер маань өнөөдөр хичээл нь амарж байгаас гадна баг дүү маань англи хэлний цагаан толгойн баяртай гэдээ орсон байгаа. Тэгээд өдөр эхлэх байсан учраас өглөө гэлс очингуудаа охиноо хатам аавындаа үлдээчээд нөхөр бит хоёр чөлөөт бус орсон байгаа. Манай сум болохоор татваргүй барааны дэлгүүр гэж чөлөөт бүстэй ахгүй юу? Энэ маш том давуу талтай байдаг. Тэгэд Монголд 4 чөлөөт бүс байдаг юм байна лээ. Чөлөөт бүс татваргүй барааны дэлгүүрт болохоор чихэр, жимс, арх, тамхи гээд олон төрлийн бараа зардаг. Тэгээд хотоос айгүй хүмүүс зарж ирдэг. Дараагийн ажил гэвэл мэдээж дүүгийнхаа цагаан толгойн баяр дээр ирэх байла. Тэгээд дүүгээ хараад маш их гоё бахархлаа. Тэгээд эдгээр чи айгүй хөөрхөн үзүүлбэр үзүүлээд, дуулаад, бүжиглээд, тэмцээн тоглоом зохиогоод айгүй гоё байлаа. Ойр тийм хөөрхөн гоё хүүхдээ эрг нэрхтэй газар байгаагүй. Ирсэн ажил маань ч амжлаа. Тэгээд дүүгийнхаа баярын тоглолтыг үзээ сууж байна. Тэгээд саяхан л 1-р ангид орж исэн. Одоо 5-р ангид ороод маш олон зүйл орсон байна. Тэгээд дүү минь аавынхаа нэрийг дуудуулаад гарч ирж батламжаа авсан байгаа. Батлын автор Дүүдээ цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье. За тэгээ бүгдээрээ юм хөөрх өксөг болчт юм байна. Бид нар жоохон байх чи юм англи хэлний цагаан толгойн баяр гэж байгаагүй шүү дээ. За тэгээ миний ихч хүний өөрөө учраас хүрээд ирсэн байгаа. Тэгээд дүүнрээ аваад хөдөө явж байна. Өнөөдөр манай аавын ангийнх нь ирж байгаа хотоос тэгээд бид нар бас зочдтой байгаа. Тэгээд зочдтой сайхан жимби хийж өгөхөөр бэлдэж байна. За жимби маань маш гоё болсон байгаа. Тэгээд холоос ирсэн хүмүүст бас сайхан амттай хоолоор дайлахыг хичээсэн. Бүгдээрээ сайхан байна, гоё амттай болсон байна гэд айгүй урамтай идсэн. Тэгээд эндээс л урам авдаг шүү дээ. За орой ажилдаа гарья. Аав минь бас ангийнхнаа хараад баярлаа төөрөөд угаасаа ангийнхантайгаа уулзгаар чинь хэдэн ч настай хүн байсан хүүхэд насндаа очдөг штеп. Гоё дурсамжуудаа багын үйл явдлаа яриад энэ хэд минь үнэхээр гоё онох нэ. Нэг мэтгэл орой болсон байна. Тэгээд миний ажил ингээд цэгцэрж байна. Өнөөдөр жоохон бичлэгээ оройд туллаа. Тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.